хүмүүсийн ургацын байж болсон Есүс Христ бүхлээс амьдсан. Нэг хүнээр ирсэн тул ухэгсдийн амлал мөн нэг хүнээр иржээ. Атан дотор бүх түхдэг яг түнчлэн Христ дотор бүх ухашгүй ямиг хүртэх болон Атан дотор бүх түхдэг яг түнчлэн Христ дотор бүх ухашгүй ямиг хүртэх болон Харин хүмүүс орин ирэн дараалаар ухашгүй ямиг хүртнэ. Тэр ургацын байж ухашгүй юм тань одоо тэр дараа нь түүний ирэх үед Христийн ухашгүй ямиг хүртнэ. Дараа нь Христ бүх өдөр баг бүх эрх мэдэл бүх хүчийг хүчингүй болгоно. Тэр хүртэл Христ ханслах ёстой. Муудах бүхэн үл муутрыг өмсөх ёстой. Үхдэг бүхэн ухашгүй өмсөх ёстой. Тэгсэн цагт үхэл ялалтад залхигдлаа гэсэн эртний зөвгнөл биелэгдсэн байх болсон. Харин хүмүүс өөрийн ирэм дараалаад ухашгүй ямиг хүртнэ. Христ бол тэр ургацын дэж ухашгүй юм тань одоо тэр дараа нь түүний ирэх үед Христийн ухашгүй ямиг хүртнэ. Дараа нь Христ бүх өдөр бүх эрх мэдэл бүх хүчийг хүчингүй болгоно. Эцэст нь хүчингүй болох дайсан бол үхэл мөн. Тэр хүртэл Христ хандлах ёстой. Ухлээс амьдсан Христ Христийн дундаас ирээдэн нойрсон бүх хүмүүсийн ургацын дэж болсон Есүс Христ ухлээс амьдсан.